Hi cherries. За та нартайгаа уулзаагүй, бичлэг хийгээгүй 2 сар, бараг л 2 сар болсон байна. Хамгийн сүүлд би хизээ бичлэг хийсэн билээ гэд ороод харсан чинь 5 сарын 11-нд бичлэг хийсэн түүнээс хойш өрөөсөө бичлэг хийгээгүй үнэхээр хуучлаарай. Тэгээ сүүлдээ миний хувь чадвар маш олон хүмүүс яагаад YouTube дээр бичлэг оруулах байгаа юм бэ гэж хүмүүс гомдолсон. Тэгэж надаас бас гоё санаа тавьж асуусан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За ойрын сонь сайхна эхлээд бас ярьчих гэж бодож байна. За миний хувьд болохоор би өөрөө бас хийдэг ажилтай учраас ажлынхаа шугамар 5 сарын 15-нд компанийнхаа ойн баярт оролцоод ирсэн. Тэгээд маш гоё одоо ажиллаа хийнгээ баяртаа оролцоод аялаад ирсэн. Тэг үнэхээр гоё дурсамжуудыг бүтээгээд ирсэн. За тэгэл Монголдо Москвагийн баярт оролцоод Монголдо ирээл шууд сургалтуудад суугаад арга хэмжээнүүдэд оролцоод бүр үнэхээр завгүй байсан. Үнэхээр завгүй юм бичлэг хийх мантай. За тэгээ түүний дараагаас сая 6 сарын 15-нд ер нь ингээд сар болгоны 15-нд би айгүй завгүй байдаг юм шиг байна. 6 сарын 15-наас 24-ний хооронд 10 хоногийн турш нөхөртөөгөө 2 охинтойгоо ажлынхаа хамт олонтойгоо маш олон монголчуудтайгаа хамт усан онгоцны аялал одоо 3 орныг дамжин сайхан аялчаад ирсэн. Үнэхээр гоё байсан. Тэгээд би ч сая Бээжин орчоод би ч Бээжинд 3 жил сурж агаад тэгээд 18 оноос хойш Бээжин яваагүй болоод ч тэр юм уу очисон чинь надад бүр ингээд үнэхээр их гоё байсан гэх юм уу. Бээжинд очичоод Тинжин рүү очиод усан онгоцны бомдоор ингээд дамжаад онгоцны Жижүү арал дээр очисон, Японы Фукуока арал дээр очисон гэх мэтлэн бүр үнэхээр гоё аяллуудыг хийчихэд ийсэн. Тэгээд бөөн дурсамж тэгээд бага насны 2 хүүхэдтэй болоод ч тэр юм уу баг зэрэг ядарсан. Тэгээд ирээд аяны ядаргаагаа гаргаж амжаагүй байхад арга хэмжээнд оролцоод үнэхээр завгүй байлаа. Тэгээд хурдхан шиг л нэг агаарт гарыг гээд яг одоо хаана байгаа вэ гэхээр булганы хотог өндөрт байрладаг Баатран амралтанд ирсэн байж байна. Тэгээ манай гурав гадаа сайхан агаарлаад байж байгаа. Тэр хооронд би бичлэг хийхгүй бол үнэхээр болохгүй юм байна гэж ойлгоод ингээд өөрхөн одоо өнөөдрийн ярих сэдвээ ингээд бэлтцсэн байж байна. Ингээд иймэрхүү байна. Тэгээд та нар бас нэг зүйлийг ойлгоорой. Би нэг 2 бага насны хүүхэдтэй дээрээс нь компанийнхаа үйл ажиллагаанд оролцоод ингээд байнга ингээд завгүй байдаг учраас түүнийхэн хажуугаар хоббигоороо бичлэг хийдэг гэдгийг ойлгоорой. Тэгээд ээж нар бол яг сайн ойлгондоо 2 хүүхдийн хажуугаар ингээд бичлэг хийнэ гэдэг бол үнэхээр хэцүү. Зохицуулах гэж хичээж л байна да. За окей ингээд яриагаа дуусгая. Зөвхөн нэг хамтлагийг ярихгүй маш олон хамтлагуудыг өнөөдөр бөөндөө сайхан ярьчих гэж бодлоо. За яг одоо би 6 амтад цайгаа ууж байна. Цайгаа уунгаа сайхан бүгдээрээ буу халцгаая. Окей. За би өчигдөр орой өөрхөн одын скинкер хаяг дээрээ All the Project хамтлагийн одоо бичлэгийг оруулсан байгаа. Уг нь тэр бичлэгийг би 6 сарын 26-нд бичсэн. Тэгээ эдит хийхээс бүр залхуу хүрээд бас хаяа залхуу хүрэн штэ ингээл. Тэгээд яг Blackpink-ийн бичлэг оруулсан юм чи ингээд уг нь яг тэр өдөр би энэ 2 бичлэг хийсэн сахгүй Blackpink тэгээд All the Project. Тэгээ нэг нь за тэгж жаад янда гэд. Тэгээ нөгөө энэ аялдаа явах гээд бас ингээд бэлдээд бас завгүй байсан юм аа. За окей. За All the Project гэдэг хамтлагт би их дурлаад байгаа. Бас дуртай байгаа. За тэгээ энэ хамтлагийн нэрийг болохоор Black Eyed Peas-ийн Will I Am. Ерөөсөө энэ хамтлагийг хараад All Day гэдэг нэр шууд толгоонд нь орсон гэж аахгүй. All Day гэдэг үгийг оруулаад project гэдэг хамтлагийн нэрийг өгч идөө гэд өгсөн юм шиг байгаа юм. Яг өчигдрийн бичлэгэн дээр ерөнхийдөө дэлгэрэнгүй ярьсан 5 гишүүн тавлаа гоё заяа. Тэгтээ хамгийн их таалагч гишүүн бол Тарзан гэж залуу ба. За Тарзан болохоор юм мэдгүй би яагаад ч юм нэг юм хөрслөг бор арьстай залуучуудад дуртахгүй ингээд бор арьстай тэгээд гоё өндөр загварын мэдрэмжтэй тэгээд модель юм бэлээ. Тэгээд энэ залуу ер нь ингээд юм бүжгийн эвсэлтэй байгаад байгаа хгүй. Тэгээ би сая Instagram дээр ингээд харсан чинь за би энэ дээр гаргаж заяа нэг юм бичлэг ба. Contemporary гэж ярьдэн штэ. Contemporary бүжгээр бүжиглдэг. Тэгээ ямар ч гоё уян налархай. Тэр биеийнх нь булчингийн хөгжүүлэлт болон биеийн сунгалт монголт нь ямар ч лагийн те. Үнэхээр гайхалтай лээ. Бид энэ бичлэг үзчихэл ваа би энэ залууг бүр үнэлэх үнэлэмж бүр шууд нэмэгдээ явчих жоохгүй. Тэгээ чи асар их хөдөлмөр одоо цаана явж байгаа штэ. Бас нэг хөөрхөн штэ энэ Тарзан хамтлагийнхаа 3 эмэгтэйг им care хийгээд gentleman зан гаргаад им халамжтай нэг юм manly зан чанар гаргаж байгаа надаас их таалагдсан. Одоо юу гэдэг эмэгтэй хүн ингээд шатаас буухтан тусалж нэмждэг, дарж ахын юм нөмөрөгдөгч гэдэг юм уу. Соёлтой, халамжтай, manly байгаа байхгүй юу. Тэгээ надаас энэ их таалагдсан. Амар тийм гэгээлэг хүн шиг санагдсан л да юм сэтгэлийн хөөрөл амар өндөртэй. Тэгээ нэг юм амар хөөрхөн инээдэг. Тэгээ надад болохоор яг энэ Тарзаныг харахаар яг нэг хуучин намайг 10 жилд байхын Big Bang хамтлагийн Taeyang одоо санаанд оруулж байгаа байхгүй. Нэр Taeyang гэснээс манайхаа сайн надаас бүр зөндөө их хүмүүс Taeyang-ийн тоглолтог үзгүү, Taeyang-ийн тоглолтог үзгүү та яг хаана үзэж яхин гэх мэтлэн гээд надаас аяг олон асуултууд асууцсан. Би Taeyang-ийн тоглолтог бүр үнэхээр үзхийг хүсэжсэн. Гэхдээ
тэр үед би усан хонгоцны аялалд явхаас өөр аргагүй бүр аль эртнээс төлөвлөсөн байсан учраас яг тэр хоёр ингээд давхцсан надад жоохон. Уг нь Taeyang ч миний одоо бас л яг 10 жил байхад бол Big Bang хамтлагийн би ч юм би сонсож өслөө тий Taeyang-ийг ч бас крашлдаг байсан учраас Taeyang-ийн тоглолтыг үзэх юмсан гэж бодож байсан. Тэгээд яалчгүй цаанаа ингээд таарчлаа л да. За тэгээ энэ хамтлагч Famous гэдэг дуугаас гадна Wicked гэдэг дууга бас цацсан шүү дээ. Тэрэн дээр шууд ингээд дүрсжүүлээд гоё бичлэг хийсэн байсан. Тэгээд Wicked гэдэг тэр дуу The Wicked гэдэг тэр аюу гоё дуу байлаа. Famous ч гэсэн аюу гоё дуу. Тэр бүжгийн химнэл мэмнэл тэр нэг ая маян одоо тэр хамтлагийн гişүүд дуулаагүй байсан ч гэсэн тэр аян сонсоо энэ ч All the Project хамтлаг шүү дээ гэд шууд тэр нэрийг бодогдуулахаар тийм гоё сэтгэл тоногшуулсан гоё чанартай дууг яалчгүй Teddy Park зохиосон байлээ шүү. Аргагүй л Teddy Park юм аа. За үүнээс гадна нь штэ дараагийн хамтлагийг ярий. За миний ярих чинь хоёр хамтлаг бол Cat's Eye. Oh my god, би бүр Cat's Eye хамтлагт бүр сүүлийн үед штэ бүр obsessed байгаа байхгүй бүр ингээд автцсан. Бүр энэ хамтлаг бүр автаад бүр fan girl болсон. Энэ 6 гишүүн зуруула бүр үнэхээр хөөрхөн заяа. Анх бол би яг touch гэдэг дуугийн яг үзчихсэн. Тэгээд нэг солонгос хамтлагийг дуурайсан орон орны охтууд байна л гэж анх би зүгээр тэгж бодож байсан. Мэдээж тэр дуу бол үнэхээр гоё дуу. Манай охин ч гэсэн тэр дууг сонсох дуртай. Одоо ч гэсэн сонсох дуртай. Тэр хамтлагийн талаар би нэг бас нэг богино reel оруулж байсан. Тэгэл оргцсон байхгүй юу? Тэгсэн чинь сүүлийн үед би oh my god бүр ямар гоё хамтлаг вэ? Яа надаа яг нэг Spice Girls хамтлагийн тэр нэг ирч хүчийг гой санагдуулаа нэг тийм уур амьсгалтай өнгөлөгтэй нэг өнгөнгийн байгаа стил имиж ч гэсэн аура нь бол амар гоё санагдаад байгаа. Тэгээд 6 охин зургуулаа нэг өөр тэгсэн нэг юм American style-тай заяа зүгээр keep-up гэсэн тийм биш. Хамгийн их таалагч гişүүн биш үү? Эхлээ надад София байсан байхгүй юу? Одоо хамтлагийн ахлагч нь. Одоо болохоор жоох өөрчлөгдөөд ялангуяа Gnarly гэдэг дуу гарснаас одоо Gnarly гэдэг дуу үнэхээр бүүн боллоо шүү дээ саяхан. Тэр үеэс хойш би Danny буюу одоо Danielle гэдэг girl crush болчиход байна л да. Америк улсын иргэн хэрнээ угсаа гарлын ингээд бодох юм бол Venezuela, Cuba гаралтай. Ирлиз учраас цус солилцсон учраас бүр царай цус мөсөн тэгээд ийм латин цустай халуун тий. Айгуу тийм ямар ч хөөрхийн бүр тэр нүүд мүд хөмсөг тэр би Данигийн хөвлийн болчин мочин ямар ч гоё юм. Үнэхээр яг нэг юм амьд бар биш шиг үнэхээр үзэсгэлэнтэй заяа. Ялангуяа тэр Gnarly гэдэг дуу гарснаас хойш Даниг шүтэх хүмүүс бүр их болсон. Яг бол тэр яг Gnarly гэдэг дуун дээр л ерөөсөө Daniel гэдэг охин зүгээр шууд гарч ирсэн байхгүй юу? Шууд ингээл мөс таглаад гараад ирсэн. Тэгээд хүмүүс анхаарал ер нь бол яг энэ дуунаас хойш Даниг шүтдэг хүмүүс бол зөндөө болсон дөө. Одоо шинэ би бол шууд шүтсэн. Мэн за Софи болохоор энэ Филиппин гаралтай, Филиппин цустай цаана нэг уусаа Филиппин дэлхийн мэсүүд бол зөндөө эдэн штэ. Ер нь Филиппинчууд үнэн царайлаг л да. Тэгээд Софиас их хөөрхөн. Ер нь бол би анх энэ хамтлагийг хараад хамгийн түрүү шууд Софиаг харж ирсэн. Ямар хөөрхөн охин бэ гэдэг. За дараа нь Лара. За Лара болохоор энэтхэг гишүүн амар хөгжилтэй хамтлагийн хамгийн завгарлаг. Тэгээд ерөнхийдөө би ингээд хамтлагийн бүх бичлүүдийг ингээд үзээд эхлэнгүүд цаанаас алгоритм нь яадаг вэ гэхээр Instagram руу орсон ч YouTube руу орсон ч тэр дандаа энэ хамтлагийн мэдээлэлүүд надад шууд бичлэгүүд нь гарч ирээл байгаа байхгүй одоо шорт нэг юм жижигэн бичлэгүүд нь гэсэн гарч ирээд тэгээд энэ хамтлагт бол үнэхээр дуртай болсон байгаа. За Manon гэдэг охин байгаа. За Manon бол бас яг нэг юм үнэхээр хөөрхөн бүр ингээ үс мүс тэр байгаа байдал арсны мөнгө гээл Швейцар улсын иргэн. За дараагийн Юнчэй. За Юнчэй болохоор Солонгос. Энэ хамтлагт заавал байх ёстой гişүүдийн нэг байхгүй яг ийм Аз дөрв төрх орж ирснээрээ илүү ингээд зөөлж өгдөг гэх юм уу. Тэгвэл дан ийм Европ ч юм уу өөр улс орнуудын гişүүд ингээд нэгтгэсэн бол бас нэг өөр дунд нь Юнчэй орж иж энэ хамтлагийг Солонгос фэнүүд их орж ирж байгаа. Тэгээд Азууд энэ хамтлагийг дэмжиж бас их нөлөөлж байгаа. Дараагийн нь болохоор Megan гэдэг охин байна. За Megan болохоор Америкийн Хавайд төрсөн хятад гаралтай Сингапур улсын иргэн. Одоо аав ээж нь аль нэг л тийм хятад гаралтай хүн юм билээ л дээ. Окей. За тэгээ Gnarly гэдэг дуу их гоё. Тэгээд өөр Gabriella гэдэг дуу гарсан шүү дээ хамгийн сүүлд улаан даашинцтай. Тэрэнд болохоор жүжигчин Jessica Alba тоглолцсон байсан. Тэгээд тэр хамтлагийн тэр ингэж байгаа нэг бүжиг аим гоё зай. Тэгээд Gabriella гэдэг тэр дуунах гоё. Ер нь бол энэ хамтлагийн дуу маш чанартай. Дахин сонсон ч үнэхээр чанартай. Хоёрт болохоор бүжгийн дэглэлт ихгүй тийм өрмөц шинэлэг надад санагдаж байна. Тэр Gabriella гэдэг дууны яг тахилтын хэсэг бас их гоё. Gnarly гэж цаашаа харчаал ингэж тэр бол үнэн супер. За та нар хэрэг одоо юу гэдэг Cat's Eye хамтлагийн дуунуудыг сонсч үзег бол заавал сонсороо гэж би бүр зөвлөмөр шүү. Сая 3-4 хоногийн өмнө Game Boy гэдэг дуу гарсан юм биш энэ хамтлагийн. Би мдэггүй сая бичлэгээ ингээд судалж явж хахад гарч ирлээ. Тэгээ бүжиглэхдээ 6 гишүүн биш 5 гишүүн бүжиглээд байгаа хгүй. Тэгээ би гайхаад энэ нэг л хүн дутуу байна гэдэг ингээд харсан чинь
Lara байсан юм билээ. Lara болохоор зөвхөн цээж хэсгээрээ өөрхөн одоо дуулдаг хэсгээд дуулчаад бусад яг бүжгийн хэсэг дээр бол 6 гишүүн бүжиглээгүй. Тэгээд яагаад ингэсэн бэ гэсэн чинь нэг Lara хөлний хаалганд орсон хөлөг гэмтээсэн юм байна. Тэгээд бүжгийн хэсэгт бол бүжиглээгүй юм билээ шүү. За дараагийн хамтлаг болохоор New Jeans хамтлаг байна. Одоо New Jeans хамтлагийг ярихад бол надад болж байгаа сэтгэл жоо тийм байна. Айгу өвдөм гэх юм уу? Харамсан. Яагаад вэ гэхээр New Jeans хамтлагт би бол үнэхээр дуртай. Манай гэр бүлийн гишүүд бүгдээрээ дуртай байхгүй юу? Өнгөрсөн 100 яг хөдөөгөр ингээл аялж маялж хахад New Jeans хамтлагийн дууг чангаар нь тавьчаад хол замд тийм саадгүй айгу даахад туцталсан тийм гоё дуунуудтай. Хамгийн сүүлд одоо 2024 оны 6 сарын 21-нд Supernatural гэдэг дуугаа гаргасан юм. Тэрнээс хойш ерөөсө клип цацаагүй. Тэгээ тэрнээс хойш та нар бодолтой яг 1 жил ямар ч үйл ажиллагаа байхгүй нам зогсчод байгаа байхгүй юу? Хамтлагийн хувьд бол 1 жилийн хугацаанд ямар ч итгэхгүй байна. Тэгээ дээрээс нь итгэхгүй байхаасаа гадна ийм хил амд орцсон нэр хүнд нь ингээд навс унтсан байгаа учраас энэ хамтлагийн одоо яг цаашдаа одоо comeback хийсэн ч гэсэн буцаад ингэж гаргаж ирэхэд бол би бол итгэлгүй энэ хамтлаг дахиж гарч ирэхэд бол хэцүү. Яг нөгөө бүүн болж исэн шигээ үргэлжлүүлэл явах байсан байхгүй. Тэгээ дунд нь ингээд нэр хүнд ингээ унаад тэгээ итгэхгүй болоод хил амд ороо шүүх хурал инээ дээрээгээд энэ хамтлагийн хувьд бол би зүгээр одоо амар харамсаж байгаа. Үнэхээр харамсалтай. За New Jeans хамтлагийн талаар тийм байна. За дараагийн хамтлаг болохоор Blackpink хамтлаг байна. За Blackpink хамтлаг бол мэдээж миний одоо хамгийн хайртай хамтлаг. Blackpink-ийн 4 гишүүнд би дөрүүлэнд нь үнэхээр хайртай. Blackpink-ийн эргэн ирэлтийн талаар teaser бичлэг хийсэн байсан шүү дээ. Бид дөрөв дахиад эргээд нэгдлээ гэд богинохон reel оруулсан. Бичлэг оруулсан байсан. Тэр талаар би бас reel одын skincare дээр бол оруулсан. Миний хувьд болохоор ялангуяа саяны 24 оноос 25 оны шилжих он солигдох хүмүүжид Лисатай хамт бүр Лисатай нэг газар Icon Siam гэдэг одоо Таиландын дэлгүрт гадаа одоо голынх нь хажууд солиуд буудуулаад хамт 10, 9, 8, 2, 1 гэж солиуд ингэж буудаж модаад яг тэр мөчөд Лисагийн тоглолтыг үзээд Лисатай хамт ингээд нэг агаараар амьсгалсандаа би баярлж бас бэлгшээлдэг. Яагаад тэгэхээр ялангуяа энэ 25 он гэхлээр миний ажил үүс те одоо компаниудаас орж иж байгаа ажлын санал за дээрээс миний ингээд бичлгүүд ингээд цаашдаа олон хүнд ингээд хүрээд байг нь надаас Лисатаас холбоотой болов гэж би бас боддог байхгүй. Яагаад бол 25 оны одоо замыг гоё ингээд засаад өгсөн. Тэгээ би Лисагийн тоглолтыг яаж үзсэн одоо яаж ямар арга замаар үзсэн талаар би уг нь бичлэг хийцэн байгаа. Тэгээ одоо би танаас бүр инээдтэй юм ярих. 2 сарын 17-нд би бүр амар урт бичлэг хийцэн эдит хийгээгүй миний утсан дээр байж байгаа. Та нар боддоо. Тэр бичлэг одоо эдит хиймээр байна мөн үү? За тэгээд тийм байна. Тэгээ Blackpink-ийн хувьд болохоор тийм байна. Иргэн ирж байгаа би үнэхээр их баярлж байгаа. Бараг 3 жилийн дараа ингэж шин дуугаа цацгаж байгаа. Тэгээ аялын тоглолт хийж байгаад маш их баярлж байна. Яг хөө хичнээн би Лисагийн тоглолтыг одоо үзсэн ч гэсэн Blackpink-ийн тоглолтыг бол үзээгүй. Blackpink-ийн тоглолтыг үзэх юмсан гэж би мөрөөддөг. Тэгээ тэр өдөр ирэх байхаа гэж би бодож байна. Тэгээ Лисагийн тоглолт болохоор дахиж яг юм соло чиглэлээр яг тэр хор мөч бол дахиж олдохгүй. Яг бол Icon Siam яг өөрхөн нутагт Лиса тоглолтоо хийсэн. Тэгээд яг тэр 12 сарын 31-нд Icon Siam дахиад Лисаг ураач уу, гүүч үү, Лиса дахиад тэр дуунуудаа ганцаараа соло дуулаач үгүй юу те. Би тэгээд яг одоо ингээд бодоход би ямар азтай юм бэ гэж бас боддог байгаа. За дараагийн хамтлаг болохоор aespa хамтлаг байна. За aespa хамтлаг Dory Work гэдэг дуу гаргасан. За тэрэн дээр болохоор надад бол хамгийн ингээд нүдэнд шууд туссан хүн бол Winter байсан. Winter-ийн үзэсгэлэн гоо. Карина ч гэсэн ямар ч үзэсгэлэнтэй ер нь бол би aespa хамтлагт дөрүүлэнд дуртай. Карина, Winter хоёрын одоо хамгийн нүр царай байжгаад ард талд нь тэр хоёр үлдчихдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь сүүлийн ялангуяа нэг жил заяа Нинин болон Жисел хоёр шууд ингээд төрж гарч ирж байгаа хөө. Улам үзэсгэлэнтэй болоод улам хөөрхөн болоод вау. Дөрүлээ одоо яг өв тэгш яг дөрүлээ нэр хүнд нь ийм гоё болсон гэх юм уу? Өмнө нь зөвхөн 2 гишүүн л ингээд урд гарч ирдэг байлаа шүү дээ. Тэгээд энэ Dory Work гэдэг дуу надад амар тийм зэвүүн чик мэдрэмж өгсөн. Тэгээд ийм уур амьсгалыг харах юм бол хамтлагийн 4 гишүүн илүү тийм секси, эмгтээлэг, тийм хэв маяг эмгтээлэг байгаа байдал нь бас тэр бүжгийн хөдөлгөөн ч гэсэн илүү нэг ийм дог гоё харагдчихжээ. Окей, за дараагийн хамтлаг болохоор Miam хамтлаг. За Miam хамтлагт бол би бас үнэхээр хайртай. Бүр үнэхээр хайртай. Ялангуяа Gawan. Миний одоо бүр энэ хамтлагийн биас нь бол Gawan бүр үнэхээр төгс. Англиар бүр үнэхээр лаг ярьдаг, бие хаамаа тэгээ бас юм бас бор арьстай. Бага байдал нэг юм зүгээр нэг юм үн цэнтэй харагддаг. Came here because of my parents and the rest of our other relatives were here. So that was just a natural process.
Тэгээд хамтлагийн бас хамгийн хөөрхөн охин бол мэдээж Ella. Of a camera ever since I was young. So my mom would come to these shoots and she would see how happy I was. So just ever since I was young, she was always okay. За тийм байна да. Ямар ч их юм ярьчуу. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамтдасан бүгдэнд баярлалаа. Тэгээд дараагийн шинэ бичлэгээр уулзцгаая. За хэрвээ та нар намайг ингээд ойр ойрхон бичлэг хийгээрээ. Тэгээд ойр ойрхон бичлэгээр ингээд уулзаад байхыг хүсэх юм бол комент хэсэг дээр ямар ч хамаагүй өөрхөн одоо зүрхэн эможич гэдэг юм уу эсвэл гой гой сэтгэлдлүүдээ бичээрэй. Би та нарын дээр комментуудыг харж урам зориг аваад дараагийнхаа бичлэгийг ойр ойрхон бичлэг оруулдаг байгаа шүү. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай манайхаа. Нэрэ зуны улирал ирсэн байна манайхаа. Би нэг бяцхан реклам хийчихье. Рекламны пауз авчи. За тэр нь болохоор зуны улиралд ялаа шумууланд хазуулагч эсвэл ингээд ус агаар солигдоод ирэхээр бидний ирүүсгээр тухасгээр ганц 2 хон ингээд шинэ батг гарчдаг. Яг тэр үедээ та нар маань бүх насны хүмүүсийн алаг гэлээ түргэж болно. Эсвэл хүүхдийн нуралтандаас хэрглэж болно, халгаан түлэгдэхэд хэрэгж болно. Ер нь ингээд шар сорой юу лээ дайсны асуудал бүх зүйл наран түлэгдэх эсвэл нарны харшилт ч гэсэн ингээд дайс ингээд биржичтэй штэ. Эсвэл тэр үедээ ч гэсэн алаг гэлээ түргдэг. Үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн баа шүү. Тэгээд анараас захиалаад аваарай. 80870707 гэсэн утас руу холбогдоод үнэгүй хүргэлээд авах боломжтой байгаа шүү. За тийм ээ. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.